Алдар 17 дугаар жирны Хэлэн Тэхэмэх модон могоо жилийн зуны адаг сарын шинийн 19-ний бэлэгтэн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 8 сарын 13-ны бэлэгтэн сайн өдөр халахын Сэцэн-хан аймгийн Үйзэв ангийн хошуу буюу одоогийн Дорнот аймгийн Матас сумын нутаг мөн халахын Сэцэн-хан аймгийн Хурцвангийн хошуу буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдын заагдар сүндэрлэх Яруудын баян цагаан уулын дахилга баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдаанд газраас хурдан шандаст за үндсэндээ 80-аад хурдан их нас инхүү гарааны 6-аараа хөдөлж байна. Хурдан их насны мордын уралдаанд Дорнот аймгийн Матас сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Асгат сум, Айрганг, Халдсан нарын зэрэг Сүхбаатар аймгийн 6 сумаас Дорнот аймгийн 1 сумаас ингээд энэ өдрийн баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдаан аргагүй нэг аймаг бүсийн довтой, аймаг бүс сумдын довтой ийм одоо хурдан шандас үлгүүд энэ өдрийн баяр наадамд хүлгийн шандас сорхоор мордсон байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан их насны мордын уралдааны байш зохион байгуулалт бай шагнал дээр Дорнот аймгийн Матад сумчуудад их насны мордыг гардан зохион байгуулж бай шагнадаг. Тухайлах юм бол Дорнот аймгийн Матад сумын Баян хангаа багийн харьяат Монгол улсын аварга малчин Санжаа усрын баяр сайхан тэргүүтээ иргэд энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдааны бай шагналыг дааж гардан зохион байгуулж байхад та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн хурдан хязаалан даагны уралдааны бай шагналыг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын за харьяат иргэд одоо гардан зохион байгуулж бай шагнадаг. За тэр бүрийг одоо хурдан хязаалан даагны уралдаан дээр дахин дамжуулалтан дээр та бүхэндээ сайхан хурдан дуудан сонсгоноо. Энэ өдрийн баяр наадам аргагүй нэг онцлог болж байгаа. Аймгийн баяр наадам бараг нэг аймгийн довтой ийм их наадам болж байгаа. Сумдын баяр наадам ч одоо ийм олон морддгоо. Энэ өдрийн баяр жил болгон энэхүү баян цагаан Бэротын баян цагаан бол 3 жилд нэг удаа дахин шүтдэг болохоор бай шагнал өндөр мөн одоо морд одоо олон цугладаг ийм одоо шандастай шалгууртай том одоо довтой ийм уралдаан болдог. За энэ өдрийн баяр наадамд 10 номертой сайхан бэлгэснээ харагч байгаа хээр мөн одоо энэ өнөөдрийн баяр наадамд морцсон байна. Энэ Дорнот аймгийн Матас сумын харьяат сумын алдарт байж борын мөнгө сүхий хээр мөр байна. Түүний цааталт тэгээд арагчаа жоохон жишээд явж байгаа. 204 номертой тэгээ явж байгаа. 204 номертой цагаан саарлмаар энэ өдрийн баяр наадамд хурдан их насны мордын уралдаан шандас сурахаар мордсон байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Батсугрын Баатар сүхийн саарлмаар одоо тэр хар дуулгатай хөвгөдтэй байна. Улаан цэвж бишнээ. Түүний наадталт нь одоо хөдлөлтөй байгаа сайхан жижиг хүнмөр мордсон байна. 16 номертой энэ өдрийн баяр наадамд бүлгийн шандас сурахаар мөн мордсон байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Баярагийн Наранбаатарын хүрмөр байна. За зүүн талынхаа хүний онгорхоо дээр ланзан тамхтай энэ өдрийн баяр наадам дээр бас л одоо сайн мордуудын тоонд орсон болж байгаа. За тэр дунд харж 109 номертой сайхан саарлан мордсон байна. Даргын сум мөрсгөн байгуулагчдын түүхэн яраа алдар 100 жилийн өн баяр наадамд Айргийн дөр турлаад Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын баяр наадамд Аман сумынхаа баяр наадамд 2 харигдсан, авраг хүлэгтээ мөн одоо 2 харигдсан, баг наадамд 8 харигдж дөрвсөн бас л энэ өдрийн баяр наадмын шандас хурдан их насны мордын уралдааны тархины эдэм мордод одоо уралдах тийм мордын тоонд орсон байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын ирээд Бацаагийн саарлмаар мордсон байна. Анхны хоёрын Бацаа гэж одоо уяа солигод тааруулдаг. Энэ саарлмарны уяа солигыг анхны хоёрын Бацаа явуулж аргагүй сайн тааруулж байгаа. За мөн тэр дунд талд орж 29 номертой Дорнот аймгийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Чулуун дөржийн болор чулууны хээр мөр мордсон байна. Баян улсын байгуулагчдын түүхэн яруу алдар 100 жилийн өн баяр наадамд аман өдрөнд дурлуулсан Гачууртын уралдаанд энэ одоо Улаанбаатар хотын Налайх дүүрэгт зохион байгуулагдсан Гачууртын уралдаанд түрүү магнат хурдлсан шандастай хурдмаар байгаа. 375 номертой тэр дунд талд урж байгаа сайхан хүрмээр байна. Дорнот аймгийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын анхны хоёрын Бацаагийн мөн одоо хүрмээр мордсон байна. Сумынхаа баяр наадамд 2024 онд Айргийн дөр турдсан шандастай хурдмаар байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 7 дугаар агийн сумын алдарт бияч Надмидын отхон зөргийн хонгормоор мордсон байна. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын суманд зохион байгуулагдсан саяхан зохион байгуулагдсан Монгол мордын уралдаанд аман үзүүнд урдсан баг наадам нэг харигдсан ийм амжилттай мөр байгаа.
За 100 номертой тэр одоо дунд талд тарж байгаа сайхан хонгор мөр морцсон байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяад сумын алдарт байж Эг 50-ны Адиаватрын хонгор мөр байна. Аймгийнхаа өмнөд үсгийн уралдаанд айргийн 3 төрөлсөн асгат сум үлсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн ам баяр наадамд түрүү магнаа турдсан баг наадамд олон харигдаж төрүүлсэн шандалтаа урдан мөр бас одоо энэ өдрийн баяр наадамд урдсан байна. Эрдэнэт өнгөрсөн жил 2024 онд Эрдэнэ цагаан сум үлсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн ам баяр наадамд аман үзүүнд урдлаад сумын баяр наадамд 3 харигдсан Сэмбагийн Гамбатын за хүрэн мөр мордсон байна. За мөн одоо тэр дунд талд харж байгаа Дорн аймгийн Матус сумын харьяат Эрдэнэбаатар хогийн харьяат сумын алдарт байж Эрдэнэбатын амар 50-ны уяа солигын тааруулсан ламын ганц бүхий хүрэн мөр байна. Хүрэн алаг мөр байна. За энэ хүрэн алаг мөр энэ өдрийн баяр наадамд 5 дахь давхар уяагаар урж байгаа. 4 мордож 4 харигдсан байгаа. Сумынхаа баяр наадамд айргийн 4 турдлаад Эрдэнэ цагаан сумын зохион байгуулагчсан насны найранд аман үзүүнд турдлаад за мөн одоо аймгийн өмнөд үсгийн хурдан мордын уралдаанд хавар айргийн 5 турдсан Мат таан уулынхаа дахлаг баяр наадамд аман үзүүнд турдсан гэдээ бас л одоо энэ өдрийн баяр наадамд ордож байгаа шандалтаа хурдан мордын нэгтэй. За мөн одоо Мат сумын алдарт байж Борын мөнгө сүхий хээрмөр байна. Борын мөнгө сүхий хээрмөр бас сумынхаа баяр наадамд айрагдсан Эрдэнэ цагааны авраг бүлэгт айрагдсан баг наадам бас олон айрагдаж төрүүлсэн. Энэ жилийн хувьд Мат таан уулын дахлаг баяр наадамд айрагдсан байгаа. Өдрийн баяр наадамд 3 4 дахь давхар уяагаар баг морж байгаа. За тэр дунд талд урж байгаа Дорн аймгийн Матус сумын Баян хангаа баг яриад Борын мөнгө хөргөлийн хүрэн мөр байна. Энэ хүрэн мөр одоо 2 3 дахь давхар уяагаараа урж байгаа. Матус сум зохион байгуулагдсан хаврын өмнөд аймгийн өмнөд үсгийн хурдан мордын уралдаанд 10 ургаад урдсан. Мат таан уулынхаа дахлаг баяр наадамд бас одоо дээгүүр орчихсон доо. За энэ дэлгэснээ харагдж байгаа 238 номертой цайхан цавдар мөр байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Батмөнхийн бат цайхны цавдар мөр байна. За ингээд хурдан шандалт их мөрний урал их насны мордын уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Дорн аймгийн Матус сумын за Баян хангаа багийн засаг дарга Борын мөнгө сүх тэргүүтэй за Санжи усрын баяр сайхан нарын зэрэг за эдгээр хүмүүс одоо энэ хүү баяр цэнгэл наадмыг ёслол өдөр зохион байгуулж байгаа. Мөн одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын одоо иргэд энэ хүү баяр наадмыг одоо мөн одоо ёслол өдөр сайхан зохион байгуулалт оролцож байгаа. За ингээд хурдан их насны мордын уралдаан эдгээр мөчийн дараа гарааныхаа төхөр мөчийн дээрээс эргэнэ. Дорн аймгийн Матус сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдын цаг дээр сүндэрлэх Баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдаан за хорж илөө удам турдан хөлгөөд гараан дээрээс эргэж байгаа мөчийг харууллаа. Хамгийн наадаар Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат анхны үерийн Батцаагийн саарламар гарч ирсэн бол за энэ хэдэн мөрнийхээ хамгийн ардал дээр Дорн аймгийн Матус сумын харьяат Борын мөнгө хөргөлийн бормор гарч ирсэн байна. Энэ дэлгэснээ харагдж байгаа 143 номертой мөн одоо Дорн аймгийн Матус сумын Баян хангаа багийн харьяат залуу ээж Борын мөнгө хөргөлийн хүрэн мөрөөгөө түүний урдталт нь сумын алдарт яаж Борын мөнгө сүх уяажин одоо хээр мөрөндөө 14-50 мөрөн дээр харагдаад өнгөрлөө. За ийхүү Баян цагаан уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдааныг Дорн аймгийн Матус сумын Баян хангаа багийн залуу яаж үүрийн цулмгийн халтар мөр өнгөлсөн бол Матус сум үлсгэн байгуулагчны түүхэн яруу алдарт 101 жилийн ам баяр наадамд айргийн 5 турдсан Дорн аймгийн Матус сумын аймгийн алдарт яаж Дамблын буд агсны хүү саран сүхийн том саран сүхий хөрөн алдсан мөр аман үзүүн дээр гарч ирлээ. За арийнхаа мордоос үндсэн дээр 50 м хэрэтэ 2 мөр саллаа. За арын эдэн морийг 554 номертой сайхан халдар мөр гараад ирсэн байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р яриад Оюнбаатрын халдар мөр гарч ирсэн бол за 341 номертой задгаа дэлтэй хонгор мөр гарч ирлээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 7-р яриад сумын алдарт байж Надимдын отхон зэргийн хонгор мөр энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдааны арын эдэн бөөмрийг хөтлөд гараад ирсэн бол 29 номертой хамгийн наадлаар Эрдэнэ цагаан сумын алдарт байж амар тайвны Батулцгийн хонгор мөр айргийн 3 дээр за 341 номертой морцсон задгаа дэлтэй хонгор мөр 4 дээр за айргийн 4-лөө Дорн аймгийн Матус сумын алдарт байж ган тулгын хүрэн мөр айргийн 4 дээр орж ирлээ. За ган тулгын бүрэн баяр одоо хүүгийнхаа нэр дээр энэ өдрийн баяр наадам дээр одоо айргийн 4 дээр тавьсан. За хүрэн мөр бол одоо энэ өдрийн наадамд их л одоо эрт тархинд гарч ирж байна да. За энэ хэдэн мөрнийхээ хамгийн цаадлаар сумын алдарт уяаж Надимдын отхон зэргийн одоо задгаа дэлтэй хонгор мөр. За энэ дэлгэснээр харагдж байгаа 052 номертой Эрдэнэ цагаан сумын 7-р яриад
Улаанбаатарын ган хөлгийн хүрмээр энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны за тэр дуун талд одоо хүрмээр 052 номертай Улаанбаатарын ган хөлгийн хүрмээр одоо сургалаа. За сумын алдарт уяаж аймгийн алдарт уяаж Дамбин Будаа гэсний хүү за саран сүхий хүрээ алзамар өнгөрсөн бол за өнгөн дээр хамгийн цаад талаар одоо Дорон Тэмгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн сумын алдарт уяаж ган тулгын хүү Бүрэн баярын хүрмээр энэ өдрийн баяр наадмыг хөтөлж эхэллээ. Амг үзүүн дээр нь саран сүхий хүрээ алзамар айргийн 3 дээр 29 номертой мордсон хонгормоор бараг мөн бухаана 29 номертой мордсон Эрдэнэ цагаан сумын алдарт уяаж Амар тайвны Батүлзгийн хонгормоор айргийн 3 дээр айргийн 4 дээр Эрдэнэ цагаан сумын яриад Отгон зэргийн итгэлтийн хонгормоор түүний наадлаар 144 номертой халуу балгамар орж ирлээ. За энэ халуу балгамарч одоо Эрдэнэ цагаан сумынхаа баяр наадам төрүүлсэн байгаа. Эрдэнэ цагаан сумын алдарт уяаж Жаргалын инх хоёрын халуу балгамар орж ирлээ. Аймгийн алдарт уяаж Буджувын Баттөгс уяаж үе солигон тааруулсан байгаа. Энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны айргийн 4 дээр орж ирсэн байна. За 4-мөр арийнхаа мордоос үүдэ амрын зайтай салсан 5 дээр 052 номертой мордсон Эрдэнэ цагаан сумын яриад Отгон зэргийн итгэлтийн хонгормоор байгаа. За 6 дээр 29 номертой мордсон Эрдэнэ цагаан сумын алдарт уяаж Амар тайвны Батүлзгийн хонгормоор гээд энэ өдрийн баяр наадам Дорон Таймгийн Матус сумаас Сүхбаатар аймгийн Асхад Эрдэнэ цагаан Дарганга за Халдсан Сүхбаатар сум Баруун урт сум гээд одоо Сүхбаатарын 7 сумаас хурамжуулсан аргагүй нэг Дорон Таймгийн Матус сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын зааг дээр урших Баян цагаан уулын дахлага баяр наадам аргагүй нэг чансайтайхан ийм уралдаан болж байна. За задгаа дэлтэй Эрдэнэ цагаан сумын 7 дугаар гэрээд сумын алдарт уяаж Надмидын Отгон зэргийн хонгормоор орж ирлээ. За түүний цаатлаар нь сайхан нэг хээрмэр орж ирсэн байна да. Энэ хээр одоо 94 номертэй хээрмэр баг мөн баха. За энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдааны за араас одоо улаан цэвжчин нэмнэтэй хүрмээр араас орж ирлээ. Энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уян дээрээс мордсон хүрмээр баг мөндөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уян дээрээс орсон Наранбаатарын хүрмээр баг мөндөө энэ хүрмээр. За 16 номертой мордсон. За Баярагийн Наранбаатарын хүрмээр орж ирлээ. За энэ хүрмээр ч одоо өнөөдрийн наадамд одоо тун хурдан мордсон да. За Арын эдэн морины өнгөн дээр Дорон Таймгийн Матус сумын алдарт уяаж Борын мөнгө сөхийн хээрмээр одоо араас орж ирлээ. За энэ одоо дэлгэцний харагдж байгаа хошуун одоо толгой нь харагдаад байгаа сайхан цагаамар орж ирлээ. Энэ бас одоо мөн Дорон Таймгийн Матус сумын ариад за Сэр Дамби эзэн найрамдахын цагаамар энэ баг мөндөө. Энэ одоо Дорон Таймгийн Матус сумын наадмын эхний сунгаан дээр одоо нэлээд хурдан байсан ханаа төрөөд одоо жоохон уян салгарсан байсан. Энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдааны тархины 10 морилоо орж ирсэн бол за энэ Асхад сум үүсгэн байгуулагчны түүхэн яруу алдар 100 жилийн өн баяр наадам түрүү магнат хурдалсан 100 номертой морцсон Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алдарт уяаж Энх тайвны Адиаватрын хонгормоор орж ирлээ. За баяр тогтох хуу энэ өдрийн баяр наадам дээр унж хурдлуулж байгаа аймгийн өмнөд үсгийн хурдан их насны мордын уралдаанд айргийн 3 хурдалсан ийм шандас намар орж ирлээ. За 222 номертой мөр Асхад сумын уян дээрээс морцсон мөр баг мөмдөө Нямжавын Батмалдын хүрмээр орж ир энэ эдэн морныхаа хамгийн өнгөн дээр за 341 номертой мөр Отгон зэргийн хонгормоор энэ эдэн морныхаа ам үзүүн дээр хамгийн наадлаар 64 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Заг Драгчгийн баяр жавхлангийн за хүрмээр энэ эдэн морныхаа хамгийн одоо наадал буруу талаараа байна. За цаатлаар 146 номертой мөнгө одоо сайхан хүрмээр одоо дэлгэсэн харагдаад байна. За манай машин одоо жоохон жишээд явчих юм бол одоо унаачи номер нь харагдана. За энэ дэлгэсэн харагдаж байгаа задгаа дэлтэй сайхан 341 номертой Отгон зэргийн сумын алдарт уяаж Отгон зэргийн хонгормоор байна. За энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум зохион байгуулагдсан саяхан зохион байгуулагдсан Монгол морины уралдаанд аман үзүүнд хурдлсан баг наадамд нэг харигдсан шандастай урдмаар араас орж ирсэн байна. За энэ одоо Сүхбаатар аймгийн хонгормоор орж ирж байгаа. Энэ одоо нэлээд дүнсгэр дүүхэн тохиолдолд Сүхбаатар аймгийн Асхад сумын яриа сугарж явын хонгормоор араас орж ирлээ. За 29 номертой гарсан цагаасаа сайхан тархинд дурлсан сумын алдарт уяаж Амар тайвны Батүлзгийн хонгормоор түүний ардал дээр нь за 64 номертой мордсон сумын алдарт уяаж Заг Драгчгийн баяр жавхлангийн хүрмээр за түүний цаалаар 44 номертой хүрмээр урагшлаа. За энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд газраас одоо 80-аад хурдан их нас одоо хүлгийн шандас сорж байгаа. За энэ дэлгэснээ харагдж байгаа жижиг хүүхэд болсон одоо энэ чин сайхан хар мөр орж ирлээ дээ. Хар мөрний унаа чинь одоо номер одоо хараахан харагдахгүй байна. 489 номертой байна хар мөрч одоо. Энэ хар мөр араас орж ирлээ. Түүний ардал дээр 092 номертой морцсон мөн одоо цагаан мөр орж ирлээ. Энэ одоо Дорон Таймгийн Матус сумын уян дээрээс морцсон Мөлзийн уршин Хүрл Батрын цагаан мөр бараг л мөндөө 092 номертой морцсон
Матан сумын хамгийн ганц бүхий уян дээрээс морсон мөр гэж бүртгүүлсэн байх. Арай буруу бүртгүүлсэн байна. За ингээд хурдын их насны мордын уралдааны дундганд саяхан маршал орлогын чавсны мэндэлсний 130 жилийн баяр наадам 10 гаргаа турдалсан буян өндөр багаараа сумын алдарт яач Мөнх хотын Ганбаатарын буурлмөр орж ирлээ. Сумынхаа баяр наадамд нэг харигдсан. Баг наадам бас л одоо олон харигдаж төрүүлсэн шандастай хурдан морь байгаа да. За түүний ардтал дээр нь 449 номертой хүрмөр нэлээд ширүүхүүлтэй урагшиллаад энэ хүрмөрж одоо өнөөдрийн наадамд одоо их тархинд уралдаж магадгүй юм да. Манай Уэстийн таамагт байсан хүрмөр бараг л мөндө 449 номертой хүрмөр. За түүний ардтал 449 номертой Сүхбаатар аймгийн Дайрган сумын Мөнх хотын Баяр Эрдэнэ хүрмөр одоо сая дэлгэснээ харагдаад урагшилж байна. За энэ том хүүхэд тавьсан Дорнот аймгийн Матан сумын сумын алдарт байж Бат очрын халтармар гараад ирсэн байна. За Англиын цэцгийн соём гэж одоо охиныхоо хүүгийн нэр дээр өнөөдрийн баяр наадам дээр мордуулсан байна. Ачааг нь нэлээд томоо ачаа тавиад мордуулсан байна да. За энэ сайхан зэгийн цавдрмаар дэлгэснээ харагдаад өнгөрлөө. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс морсон аймгийн алдарт байж Мегмар сүрэнгийн Энх сүхийн зэгээмэр бараг мөндөө байна. За сумын алдарт байж Бат очрын халтармар байна. За энэ халтармар маршал хорлогийн чавсны мэндэлсний 130 жилийн баяр наадамд айргийн 5 турдлаад давхар уягаар даш болборсон үүсгэн байгуулагчдын түүхэн яруу алдар 100 жилийн баяр наадам 6 турдласан Эрдэнэ цагаан сумын за нэг найранд одоо Эрдэнэ цагаан сумын баяр наадамд ирж одоо төрүүлсэн ам түрүү магнаа турдалсан мөндөө. За цэнгэр дуулгатай хөдөө ороолонгийн доржийн баг халтармарын араас орж исэн мөндөө ногоон цээжвчийн нэмнэтэй. За түүний урдталд 144 номертой мөн одоо халиу алаг за халиу алагмаар тархин дээр явж байгаа. За энэ өдөрмөрийнхээ ардтал дээр одоо 232 номерт Эрдэнэ цагаан сумын 4-р гэрээд Сүхбаатарын мөнгөрдний хүрэн морь орж ирж байна. Түүний цааталт нь 64 номертой гарсан цагаасаа гэл тархинд дурлсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Загдрагчаагийн за Баяр Жавхлангийн хүрмөр түүний урдталт нь сумын алдарт байж Ганбаатарын хүрэн буурлмор түүний урдталт нь энэ одоо Дорнот аймгийн Матан сумын Сэрдамбын Эрдэнэ нарандхын цагаамар байж магадгүй байна да. Энэ цагаамар энэ өдрийн баяр наадам дээр их одоо сайхан тархинд дурлж байгаа жоохон үл сараад арагшаасан байна. За энэ хүрээ алдсан морчин Дорнот аймгийн Матан сумын баяр наадамд айргийн 5 дурдлсан саран сүхүй хүрээ алдсан морь байна. За хүрээ алагмар орж ирсэн байна. Дорнот аймгийн Матан сумын Эрдэнэ Бадрах багаараа хамгийн ганц үеэ соёлгын тааруулсан сумын алдарт байж Эрдэнэ хотын амар тайвны үеэ соёлгын тааруулсан хамгийн ганц хүрээ алагмар орж ирлээ. Энэ одоо энэ зүүнний наран дээр дөрвөн мордож дөрвөн аригчаад байгаа бас шандастай урдан морь да. Түүний урдталт нь задгаа дэлтэй сумын алдарт байж хонгор морь гараад ирсэн байгаа. Сумын алдарт байж Надимдын отхон зэргийн хонгор морь байна. Энэ хонгор морьч одоо нэг тархинд дурлаа нэг харагчлаад одоо энэ өдрийн наадам за хөлс нь одоо жоохон хатсан тиймэрхүү маягтай байна. За энэ өдрийн морьныхоо хөнгөн дээр 105 номертой морсон Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс морсон 4-р сугар жавын хонгор морь гарч ирсэн байна. За түүний урдталт нь сайхан дүнсгэр дүүхэн дахилтаа улаан цээжвчний нэмнэдэ хүрмөр гараад ирсэн байна. За энэ хүрмөрч одоо өнөөдрийн наадамд одоо тун түүргүүхэн гарч ирсэн да энэ хүрмөр. За түүний урдталтаар нь Сүхбаатар аймгийн Асгад сумын сугар жавын хүрмөр. За энэ сайхан хонгор морь араас ороод ирсэн байна. Хонгор морьны 060 номертой хонгор морь өнөөдрийн баяр наадмын хурдан их насны морьдын уралдааны за нэг үндсэндээ 560 номертой Сүхбаатар аймгийн сумын алдарт байж Надимдын отхон зэргийн хонгор морь гэж бүртгүүлсэн. Надимдын отхон зэрэг үеч одоо өнөөдрийн баяр наадам дээр 2 морь мордуулс хоёулаа сайхан тархинд дурлж байна. Энэ дэлгэснээр харагдж байгаа хул цэжвчнүүдэд Дорнот аймгийн Матан сумын алдарт байж Борын мөнх сүхийн хээрмэр сая дэлгэснээр харагдаад өнгөрлөө. 94 номертой хээрмэрч одоо бүртгэл дээр одоо байхгүй морь байгаа. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын отхон зэргийн итгэлтийн хээрмэр сая дэлгэснээр харагдаад өнгөрлөө. 255 номертой хээрмэр энэ өдрийн баяр наадам Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс морсон хээрмэр бараг мөндөө байна. За эдэр мөнхийн бүрв дөржийн хээрмэр байна. За түүний урдталт нь сайхан мөн одоо ногоон цээжвчний нэмнэтэй 11 номертой хээрмэр гараад ирсэн байна. Энэ Сүхбаатар сумын Шагдрын амар тайвны хээрмэр байна. Түүний урдталт нь 202 номертой мөн одоо Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс морсон Нямжовын Батуулдын хээрмэр байна. За ингээд тархины 5 морь бол одоо 5-6 морь арийнхаа мордоос за нэг үүдэн оврын зайтай салсан энэ дэлгэснээр харагдж байгаа 041 номертой мордсон Дорнот аймгийн Матан сумын Эрдэнэ Бадрах багаараа сумын алдарт байж ган тулгын хүү бүрэн баярын хүрэн морь байна. Энэ Матан тан уулынхаа даглаг баяр наадам дутуу эргэлтэн дээр айргийн 4 турдалсан хүрмөр бараг мөндөө энэ өдрийн баяр наадам дээр их одоо сайхан тархинд дурлаж байна. За энэ өдрийн баяр наадмыг ерөнхий ивент итгэгчээр их насны мордын уралдааны байр шагналж байгаа Монгол улсын авраг малчин Санжаа улсын баяр сайхан тэргүүтэй Матан сумын Баян ханга багийн иргэд энэхүү баяр наадмын их насны мордын уралдааны байр шагнаж байгаа. За тэгвэл энэхүү шууд амжуултыг ивент итгэгчээр Дорнот аймгийн Матан сумын алдарт уяач
амрын бод одоо энэхүү шууд амжилтыг ивэнд итгэж байшигнж байгаа. За хурдан их насны мордын уралдааны өнгөн дээр хонгор морь гарч ирсэн байна. Асгад цум үүсгэн байгуулагдсан. Түүхэн Ярав алдар 100 жилийн ам баяр наадам түрүү магнат хурдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 7 дугаар гэрээд их тайвны Адиаватрын хонгор морь энэ өдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдааныг за үндсэндээ нэг саахалтын зайтай үүдэн хоймрын зайтай гарч ирээд хөдөлсөн байна. Үнэхээр нэг ганган шуухан морь байна да. Энэ цаг үед одоо иймэрхүү хийцтэй Монгол морь бол одоо үнэхээр ховорцсон морь. За тэгвэл одоо сумын алдарт үеач их тайвны Адиаватрын хонгор морь бол одоо үнэхээр ганган шуухан морь байна. Зам үзүүн дээр нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Баярагийн Наранбаатарын хүрэн морь байгаа. За энэ Баярагийн Наранбаатар уяачи хүрэн морь одоо өөрийнх нь унган адуу биш одоо худалдаж авсан гүүнээс нь гарсан юм морь байгаа. Энэ өдрийн баяр наадам дээр хонгор морьтой одоо их сайхан уралдаж байна да. Түрүүний өнгөн дээр явж байгаа хонгор морьтой энэ хүрэн морь их уралдуулж болохгүй юм даа гэн. Энэ хонгор морь одоо дов үтсчин аймгийн өмнөд үсийнхаа урдан их насны морьдын уралдаанд хавар одоо айргийн 3-т хурдсан байгаа. Бага наадам босоодоо олон айр гэдэж төрүүлсэн цэнгэр хадгүй үзүүштэй хонгор морь өнөөдрийн хурдан Баян цагаан уулын дахлах баяр наадам зориулсан хурдан их насны морьдын уралдааныг за үнэхээр одоо манлайлагчийн үргийг гүйцэтгэж байна. За тонгоо давхилтай газар одоо аргагүй нэг зөв давхилтай морь байна. Газрын урт одоо усны холд одоо аргагүй нэг айхааргүй морь байна да. Сумын алдарт үеач за Адиаватрын хонгор морь бол өнөөдрийн наадам тунд үүрэггүй сайхан гараад хөдөлсөн байна. Адиаватрын хонгор морийг баяр тогтох хүүнд хурдлуулж байгаа. За Наранбаатрын хүрэн морийг амар тайван хүүнд хурдлуулж байгаа. Энэ өдрийн баяр наадам дээр хоёулаа одоо хүрэн морьны амийг одоо яагаад цааш нь одоо жоохон татаад байгаа юм бол одоо жоохон цаашаа одоо гарах гэдэг шиг байна. За ингээд одоо манай зурглаач шин дуран арийнхаа морьдыг харуулнаа. За тархины хоёр морь бол одоо арийнхаа морьноос за лавтай нэг 200 м хэрэтээ салсан байна. Айргийн 3 дээр хул алаг морь орж ирсэн байгаа. За энэ хул алаг морь сая сумынхаа баяр наадам түрүү магнат хурдлсан хул алаг бараг мөндөө Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алдарт үе жаргалын энх хоёрын хул алаг морь аймгийн алдарт үеж Буджовын Бат төгс үеэ солигон тааруулсан байгаа. За Буджовын Бат төгс үеж одоо энэ Торон аймгийн Матус сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын зааг дээр сүндэрлэх Баян цагаан уулын баяр наадам залдуудаа одоо олон зодоглож за түрүү үзүүрт үлдэж ирсэн ийм үеч байгаа. Энэ өдрийн баяр наадам дээр халиу алаг морь айргийн 3 дээр гарч ирсэн байна. 4 дээр Матус сумын ган тулгын хүү сумын алдарт үеж ган тулгын хүү хүрэн баярын хүрэн морь айргийн 5 дээр Дорон аймгийн Матус сумын Эрдэнэ Бадрах хогийн хараа сумын алдарт үеж Эрдэнэ Батын амар тайвны үеэ солигын тааруулсан ламын ган сүхий хүрэн морь гарч ирсэн байна. За энэ хүрэн морь ч Матус сум үүсгэн байгуулагчны Түүхэн Ярав алдар 101 жилийн баяр наадамд айргийн 4 турталсан ийм шандастай хурдан морь байгаа. Айргийн 5 дээр 11 номертой марцсан Сүхбаатар сумын хараа Шагдрын амар тайвны хээр морийг за Батуулдын Баасан жив хүүнд чурлуулж байгаа. Энэ өдрийн баяр наадмын хурдан их насны морьдын уралдааны айргийн 5 дээр за 6 7 дээр Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс морцсон 2 морь ер нь хоорондоо холбоотойгоо ер нь зай өгөхгүй хурдан байгаа да. 205 номертой хүрэн морийг хээр морийг одоо их шахаж байна да. Энэ одоо сумын алдарт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Ир мөнхийн бүрв дөржи хээрмэр түүний наадталд нь Асгад сумын харьяат Нямжовын Батболдын хүрмэр за энэ эдмэрнийхээ ардлаар 94 номертой морцсон хээрмэр ч одоо бүртгэл дээр манай бүртгэл дээр одоо хээрмэрний бүртгэл хараахан бүртгэдэггүй морь байна. За ингээ хээрмэр одоо их сайхан тархинд дурлдаж байна. Түүний цаатлаар Сүхбаатар аймгийн Асгад сумын харьяат Сугаржавын хонгор морь хар гол дэсвэлтэй хонгор морь орж ирлээ. За тархины 5 морьны ардтал дээр за 5 6 7 8 9 10 морь 15 морь бол одоо үнэхээр ганган шугуу хурдан байна. Энэ 5 морьны хувьд бол одоо үнэхээр ганган шугуу уралдааны гаргаж байна. Энэ 5 морьноос ер нь тархины 5 морин дээр залгаж магадгүй байна. За хамгийн ардтал дээр нь 94 номертой морцсон бүртгэл дээр байхгүй хээрмэр түүний урдтал дээр нь Асгад сумын харьяа Сугаржавын хонгор морь түүний урдталд нь 205 номертой морцсон Сүхбаатар сумын харьяа Ир мөнхийн бүрв дөржин хээрмэр түүний наадталд нь 202 номертой морцсон Асгад сумын харьяа Нямжовын Батуулдын хүрэн морь за энэ эдмэрнийхээ өнгөн дээр сумын алдарт үеж ган тулгын хүү бүрэн баярын хүрэн морь гэсэн 5 морь өнөөдрийн наадам за дүүрэн 45 50 шүргэлцээд байна да. Бүгдээрээ л одоо сайхан Монгол морь харагдаж шиг байна. За энэ өдрийн баяр наадам дээр нь Баян цагаан ууланд 3 жилд нэг удаа их тахилга нь болж байгаа учраас одоо аргагүй нэг том давн дээр бол за аймаг үлсийн чанартай уралдаанууд дандаа л нэг айрагдаж төрүүлсэн ийм морьд уралж байна. 5 морьны хувьд одоо үнэхээр зай өгөхгүй нэг аргагүй нэг дашаагаад ирлээд одоо ийм сайхан уралдаан болж байна. За 18 км-ийн асаа шандас орж байгаа морь зуул задраагүй тархины хэдэн морьны хувьд бол одоо үнэхээр ганган шугуу уралдааны гаргаж байна.
За хамгийн цаатлаар одоо хонгормоор жоохон суларж явах шиг байна да. Хонгормоор жоохон суларж явах шиг байна. 202 номертой морцсог хөрмөр жоохон суларж явах шиг байна. Асгад цамын 8%-ийн Батболдын хөрмөрийг одоо унаач айхтар шахаж байна. Их хашир унаач ер нь бариа болоогүй байхад их шахаж байна. За асгад цамын 8%-ийн Батболдын хөрмөрийг ер нь нэлээд шахаж байна. Энэ хэдэн барийнхаа хамгийн өнгөн дээр 6 дайр байна. За 144 номертой аймгийн алдар туяач Буджийн Бат төгсөө үеэс солигын тааруулсан халиу алагмөр 2025 оны Эрдэнэ цагаан сум мөсгөн байгуулагчны түүхэн Ярвалдарт 101 жилийн баяр наадамда Түрүү магнит хурдлсан халиу алагмөр Баян цагаан уулын дахилга баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдааны айргийн дөрв дээр тархин дурлаж байгаа жоохон үлдэн завсан. Тэгтээ халиу алагмөр болоогүй баха. За айргийн 3 дээр Дорн тамгийн Матас сумын алдар туяаш Эрдэнэ нутгийн амар тайвны уян солигын тааруулсан ламын ганц үхийн хүрээ алагмар айргийн 3 дээр хийн дээр явж байна. За шинэ унаач ер нь нэлээд доохон талаас эргүүлсэн буруудлынхаа амийг ер нь жоохон татуудхан байгаа байна. За хүрээ алагмарч гэхдээ одоо уралдаж сурцсан бар одоо яахын аргагүй сайн мөр одоо тархины 2 морин дээр залгаж магадгүй аман үзүүн дээр гарсан цагаас сайхан тархин дурлцсан хөрмөр аман үзүүн дээр хэвээрээ байна. Сүхбаатар сумын яриад Баяргийн Наранбаатрын хөрмөр өнгө дээр барай амар тайван уяж уяа солигон тааруулсан аман үзүүн дээр хэвээрээ байна. Хөрмөр хонгор морин дээр нэг дашиг нь тэрлэж аваачаад за хөрмөрч одоо хонгор морьтой арай л жоохон үлдээд байна. Хонгор морь бол энэ зууны наран дээр бол одоо аргагүй нэг хурдан байгаа. Сумын алдар туяач Иг тайвны Адиаватрын уяж бол аргагүй хонгор морьны энэ зууны наран дээр бол одоо уяаг нь аргагүй ганган шухан тааруулсан байна. За бүтэн биеийн аргагүй сайхан хөлөрч гисэн. Хоёр жих нь бол одоо өнөөдрийн наадам мөнхөд одоо урагшаа хатгаатай байна. За Адиаватрын хонгор морийг одоо баяр тогтох хүн чурдлуулж байгаа. Энэ өдрийн баяр наадам. За хүрээ алагмар ороод сарж ирлээ. Дорн тамгийн Матас сумын Төмөн хам багаараа ламын ганц үгүй хүрээ алагмар орж ирлээ. За энэ хүрээ алагмар Матас сумынхаа баяр наадамд айргийн 4 турдлаад хавар аймгийн өмнөд үсгийн уралдаанд айргийн 5 турдалсан. Эрдэнэ цагаан сум зохион байгуулагдсан баг наадамд ам үзүүлсэн. Матад таан уулынхаа дахилга баяр наадамд ам үзүүлсэн. Ингээд 4 мордож 4 аригчаад байгаа. 5 дахь ингээд аригдахаар уршиж яваа нэ. Хүрээ алагмар одоо нэг одоо 3 морин дээр очиж залгаад эргээд одоо тархины 2 мор эрт гарчихсан болохоор одоо энэ өдрийн баяр наадам дээр амруухан байгаа учраас алагмарын очихлоор төв зүрээрээ урагшлаад байна. За 3 мөр арийнхаа морноос үндсэндээ энэ өдрийн баяр наадам дээр 100-аад метр хэрэтээс алсан айргийн 3 дээр хонгор мор орж ирсэн байна. Сүхбаатар аймгийн Асгад сумын сугарж явын хар гол дэлсвэлтэй хонгор мор араас орж ирлээ. Хонгор морч ер нь өнөөдрийн наадамд юмыг одоо дуулгаж магадгүй юм байна да. Сайхан том биетэй өсгий цагаан хонгор мор сугарж явын хонгор мор өнөөдрийн баяр наадам дээр ер нь тун түүрэггүй байгаа юм байна. Тархины 3 морин дээр ер нь очиж залгаж уралдаж магадгүй юм байна да. За 5 дээр за Сүхбаатар аймгийн сумын уян дээр Сүхбаатар аймгийн Асгад сумын уян дээрээс морцсон 8%-ийн Батболдын хөрмөр араас орж ирлээ. 202 номертой хөрмөрийг ер нь арай л эрт шахаж байна да унаач. Уг нь одоо зайд унаад их хашир унаач одоо зайд унцсан байна. Их л одоо хашир унаач баймаар зай өгөхгүй шахаж байна. Ингээд одоо жоохон хадгалаад уралдсан бол одоо энэ хөрмөрийг одоо яасан юм бол доо. Сүхбаатар аймгийн Асгад сумын 8%-ийн Батболдын хөрмөрийг за Сумья мөнх гэж хүн журдлууд байгаа. Сумынхаа баяр наадам нэг айрагдаад дархан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг сүндэрлэх Дархан хаан уулын дахилга баяр наадамд айргийн 4 турдалсан шандастай хурдан морь байгаа. Цаашаа одоо хадуурах гээд эргээд одоо зам руугаа орж их шиг байна. За тархины 3 морь бол өнөөдрийн наадамд одоо том төрөггүйхэн байгаа юм байна. За хүрээ алагмар одоо явдал дундаа нэг шилгээж үзэж явах шиг байна. Хоёр жиг нь одоо сайхан хатгаад өнөөдрийн наадамд их хөнгөн байгаа юм байна. Олон одоо тийм одоо шаргуу уралтаагүй олон зай зовсор өгөхгүй олон уралтаагүй сайхан зайтай уралдсан болохоор хүрээ алагмар сайхан тамиртайхан байна. За хонгор морийг Асгад сумын арайд сугарж явын хонгор морийг ер нь тархины 3 морин дээр ер нь залгаж магадгүй юм байна да. За манай машин одоо жоохон урагшлаад явчихвал яасан юм бол да. За хонгор морь хүрээ алагмарны зөвдлөөр хамгийн зөвдлөөр айргийн 3 луу нэвтгэн шургалаа. За өнөөдрийн Баян цагаан уулын дахилга баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдааны бай шагналыг Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн харьяад Монгол улсын аварга малчин Санжи улсын баяр сайхан ивент итгэж бай шагалж байгаа бол энэхүү ерөнхий ивент итгэж одоо шууд амжуултыг Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн сумын алдар туяач Амрын бод одоо ивент итгэж энэхүү баяр наадмыг шууд амжуулахад ивент итгэж байг шагнаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. За хонгор морь бол одоо аргагүй тоос нь өрөөдөгөө дүүрэн 45-тай тарлаад байна. Аргагүй нэг 100-д гарна 6-д гарна гэдэг шиг одоо өнөөдрийн наадамд гарсан цагаас эхэлж манлайлагчийн үргийг гүйцэтгэлээ. Аргагүй нэг үнэхэрийн хурдан морь байна. Асгад сумын үүсгэн байгуулагчны түүхэн Ярвалдар 100 жилийн баяр наадам 100 гаруй морь марцсан тэр
их насны мордын уралдаанд аргагүй нэг манлайлагчийн үрийг үүсгэж түрүү магнат хурдлсан Баян цагаан уулын даван дээр ирж одоо анх удаа ирж одоо төрүүлэхээр ингээд инхүү Баяр наадмын дэнжи дээр уршилж байгаа нэ. За эндээс одоо Баяр наадмын одоо барайны газар 500 м хэрэтийг өргөхгүй хугацаа үлдсэн байгаа. За хонгор морь одоо тархиныхаа үзэгчдийн үзүүрийг хэдийнэ харж гисэн одоо аргагүй өнөөдрийн наадам тоосон өрөөдөө тарлаж байна. За амын үзүүн дээр Асгад сумын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Наранбаатарын өргөн морь одоо амын үзүүн дээр хэвээрээ байна. За ингээд одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Сумын алдарт яач Адиаватрын өргөн морь хонгор морь төрүүлж амын үзүүнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Баяргийн Наранбаатарын хонгор морь амын үзүүнд дурлаа. Айргийн 3-т за Сугарж авийн хонгор морь Айргийн 4-т Сумын алдарт яач Эрдэнэтийн амар тайвны үеийн солилгын тааруулсан ламын ганцгүй хүрээ халаг морь 5-6-гийн морь бол хоорондоо холбоотойгоо хээр мөр нь одоо Айргийн 5 турлаж байгаа шиг байна. За энэ 94 номертой бүртгэл дээр байхгүй хүрэн морийн дунд тал дурлж урагшилж барайнд орчих шиг боллоо. За энэ эзэн найрамдахын цагаан мөр 16-7-оор урлаа. Энэ Сумын алдарт яаш Ганбаатрын буурал мөр 144 номертой гарсан цагаас 444 номертой гарсан цагаас сайхан тархинд дурлцсан хөрмөр сая дэлгэснэ харагдаад өнгөрлөө. За энэхүү Дорнот аймгийн Матан сумын Баян хангаа багийн нутагт сүндэрлэх Баян цагаан уулын дахилга баяр наадам зориулсан хурдан их насны мордын уралдаан бодлонгой сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. За энэхүү хурдан их насны мордын уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Дорнот аймгийн Матан сумын аймгийн алдарт уяаж Монгол улсын аварга малчин Санжаа Осрын баяр сайхан тэргүүтээ Баян хангаа багийн иргэд зон олон мөн одоо энэхүү шууд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дорнот аймгийн Матан сумын Баян хангаа багийн сумын алдарт уяаж амрын бууднаар ивент тэтгэж байшиглалаа. Ардэ хөлсөгөн түхэн ярватар 104 жилийн Дорнот аймгийн Матан сум Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын цаг дээр сүндэр Баян цагаан уулын дахилгаар зориулсан хурдан их насны мордын уралдааны түрүү магнат Эрдэнэ цагаан сумын алдарт уяаж Адиаватрын хонгор аман үзүүн Сүхбаатар сумын харьяат Нэмэн бүрэн Айргийн 3-т Асгад сумын уяаж хүрэл чулууны хонгор Айргийн 4-т Матан сумын харьяат Хамын ганцхий хүрэн газар Айргийн 5-т Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Батуудын хэр сайхан бүргүүдийн нэрхэн сайхан шинжилгээвэл эзэн Чингис хааны хижүүн намын шаргатад өргөө тэднүү магнатын эрдмий боён шингэсэн өрнөөгөөчм зээчиндээ нэрэн цогцсон ховдорсон той сайхан жиггэнэн сэргэн цогоод итэрсэн төгрөг хархан нүдэнд мэдрийн золбаг илгэлцсэн хүмүүсийг санартуулъя. Хөрлүүд овогдох баатрын шагдрын хүүхдүүд Айргийн 5 морины байж Дорнот аймгийн Матан сумын 2 дугаар үеийн засаг даргал сумын алдарт уяаж борын мөнгөсгөн гэр бүл Айргийн 5 морины нэрнээ тав унаач өгч Дорнот аймгийн Матан сумын авраг малчин сумын алдарт уяаж Дорнот аймгийн Матан сумын 2 дугаар үеийн малчин Айргийн авраг малчин Дэхүйгийн авцэргийн гэр бүл 200 мөнгө. Дорнот аймгийн Матан сумын өндөр настай Буугагийн өргөлтөд 150 мөнгө. Дорнот аймгийн Матан сумын 2 дугаар үеийн Айргийн авраг малчин Алтан гэрлийн Батайны гэр бүлээс нэг хоёр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 4 дугаар үеийн Цэцэн ишин уран чимээг 10 тулсан морины шагналд